Тэгэхээр үзэгчдээ Eco News энэ 7 хоногт үйлчил сэдвийн хүрээнд мэдээллүүдийг бэлтгэж байгаа. За тэгэхээр бид бүхэн хан уул дүүргийн үйлчлэлтийн бэлтгэл хэрхэн явагдаж байгаа талаар мэдээллийг авахар за тус дүүргийн дид үдэс тогтчлтын мэрэгжилтэн ган эрдэнэтэй уулзаад байна. Тэгэхээр та үйлчлэлтийн бэлтгэлийн талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу? Манай дүүргийн үйлчлэлтийн бэлтгэл ажлын хүрээнд нийтдээ 15 сургууль цэцэрлэг 9 цэцэрлэг 6 сургууль дээр засвар үйлчлэгээ хийж дууссан. Нийтдээ 80 сая төгрөгийн засвар үйлчлэгээ дулаан дээвэр цахилгааны засвар үйлчлэгээ хийж дууссан байгаа. Тэгэхээр хичнээн төгрөг яг төсөлсөн лээ. Нийтдээ 72 сая төгрөг төсөлсөн. Тэгээд дүүргүүдийн хороод нэг цагийн үйлчлэгээний байрнуудын засвар зориулж 8 сая төгрөгийн засварын ажил одоо дүүргийн нийтлэл үйлчлэгээний газар хийгдэж байгаа. Бүх засварын ажлуудыг урд өмнө манай дээр ажил гүйцэтгэжсэн компаниудыг сонгож оруулж шилжүүлсэн. За хан уул дүүргийн хувьд их онцлогтой байгаа тий. Зарим талаараа мал аж ахуй эрхэлдэг одоо айл өрхөө цөөнгөө байдаг. Эдгээр хүмүүст одоо зориулж үлийн бэлтгэлийг хэр базааж байгаа вэ? Тийм манай 13 14 дугаар хорооныхон мал аж ахуй эрхэлдэг хүмүүс байдаг. Тэр хүмүүс зориулж өв садлан тэжээлийн нөөц базааж байгаа. Манай хан уул дүүргийн хэмжээнд тодорхой хэмжээний ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг болон аж ахуй нэгжүүд маань гаргалгаатай урын зоохос ихээр хэрэгэлдэг. За тэдгээрийн маань одоо үйлчлэлтэнд одоо бэлэн байна уу? Нүүрсний татан авалт хэрвээ тоног төхөөрөмжүүд нь ажиллагаанд хэрвээ гэдэг бид нар бас дүүргийнхаа дүүргээс гарсан комиссийн бүрэлдэхүүнд орж бас хэрийн ажиллагааг нь хангуулах бас ажил зохион байгуулна. Нэг төхөөрөмж хэрэглэгч олон болж байгаатай холбогдуулаад энэ цахилгааны өөрхийн ачааллын дагуу бас саатал бас гарч болзошгүй бас өнгөрсөн үйл бас тиймэрхүү юмуд гарч ирсэн. За энэ саатал гарсан үед бас уурын зуухнууд маань ажиллагаа зогсох юм бол энэ ялангуяа хүүхдүүд олноор байдаг сургууль цэцэрлэгүүд нэгдгээр нь бас инженерийн шугам сүлжээнүүд нь хөлдөх цаашлаад үйл ажиллагаа зогсох ийм нөхцөл байдал хүндэрч болзошгүй учраас нийслэлийн одоо шуурхай мэдээлэл удирдлагынхаа төвтэй хамтран ажиллаад энэ дээр бас хяналт тавьж ажиллана. Өвлийн улиралд үүсдэг хамгийн том асуудал бол замын халтаргаа гулгааны асуудал байдаг. За дүүргүүдийн хувьд хорооллын дундах замуудыг хариуцж ажилладаг юм байна. Энэ жилийн хувьд бол одоо манай хаан уул дүүргийн хэмжээнд яг манай тогтчлуулалтын төв давс бодисны нөөц бол давсны нөөц бол 50.9 тонн. Бодис бол 16.5 тонн бодис давсны нөөцтэй байна. Үүн дээр нэмээд ирэхэд давс одоо 80 тонн давсыг нэмж авахар болоод гэрээ контрактыг хийгдээд 10 сарын 15-ны дотор бол давс бодисоо авахар болоод төлөвлөсөн байж байна. Давснаас гадна нэг хайрга дайрга илс гэж нэг 20 тонн хайрга дайрга илс нөөцлөдөг. Тэрний ерөнхийдөө газруудаа гэрээ хийгдсэн. 10 сарын 1-ний дотор бол хайрга илсээ болгочно. Машин техник хүн хүчний хувьд бол бүх юм бол зото засвар үйлчлэгээнүүдээ бүгдийг нь бол хийгдсэн. За энэ жил гантай зам болж өнгөрсөн учраас зудтай хүйтэн үйл болох магадлал өндөр байгааг ус цагуурын хүрээлэнгээс мэдээлж байна. За тиймээс хөдөө орон нутгийн ард иргэд төдийгүй нийслэлчүүд бид өвлийн бэлтгэлээ сайн базааж чадвал энэ өвлийг үнэтэй давах нь дамжиггүй.